шийдвэрлэх өгсөн байлаа гэж бодоход минийх 30 хоногийн хугацаанд шийдвэрлэгдэхгүй тий. Ер нь бол өргөдөл гомдол нэг хугацаанд шийдвэрлэгдээгүй. Бас хоорондоо ингээл тийшээ яв ийшээ яв гэл ингээд амжуулаад явдаг. Иргэд өөрөө өөрсдөө захимаар одоо зөвшөөрөл бусад асуудлаа гаргаад ингээд шийдвэрлэв. Сайн бацхан үзэгчдээ нийслэл подкастын шинэ дугаар эхэлж байна. Энэ удаагийн дугаарт нийслэлийн засаг даргын хамгийн газрын дарга Амгалан нийслэлийн засаг даргын хамгийн газрын төр хувийн хвшлийн түншлэлийн газрын мэргэжилтэн Сарана, нийслэлийн засаг даргын хамгийн газрын нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн менежер Базар Сад нар уригдсан байна. Бид энэ удаа нийслэлийн засаг даргын хамгийн газар ямар үйл ажиллагаа эрхэлдэг вэ? Төрийн албан хаагчид ямар байх ёстой вэ? Тэ нийслэлээс ямар одоо ажлуудыг хийж байгаа талаар ер нь товчхон ярилцсан. Урилга хүлээж авсанд баярлалаа. Өдрийн мэнд. Подкастынхаа эхний асуултыг Амгалан даргаас асууя. Ер нь нийслэл хүмүүс одоо ингээл хотын захиргаа орно л гэдэг. Хотын захиргаа чинь бол нийслэлийн засаг даргын хамгийн газар. Энэ байгууллага ер нь яг ямар үйл ажиллагаа эрхэлдэг юм бэ? Ямар чиг үүрэгтэй байгууллага байдаг юм бэ? Яг хотын захиргаа гэдэг бол нөгөө Улаанбаатар хот гэдэг анх бий болсноос хойш одоо өмнөх нийгмийн үед нэрлэлжсэн мөлий ийм л нэрлэлтэй. Одоогоо өнөөдрийн байдлаар энэ 92 оны шинэ үндсэн хуулиас хойш нийслэл гэдэг албан ёсны одоо Улаанбаатар хотын нийслэл Улаанбаатар хотын одоо энэ ажлын алба буюу одоо энэ засаг даргын ажлын албыг бол нийслэлийн засаг даргын хамгийн газар гэж нэрлэдэг. Ингээд хэвшсэн. Ер нь бол олон түмэнд хэвшигдсэн хотын захиргаа гэдэг энэ нэр том явал цаана яг нь нийслэлийн засаг даргын хамгийн газар тэрний үйл ажиллагаатай л ер нь холбогдож ярьж байгаа юм л юм байна. Таны хувьд төрийн албан хаагчаар ер нь хэр удаан ажиллаж байгаа вэ? Би одоо төрийн албанд ажиллаад 22 дахь жил рүү орж байна. Төрийн албанд ажиллаад. Сарана, Базар Сад хоёрын хувьд болохоор яг төрийн албанд бас хэр удаан ажиллаж байгаа? За миний хувьд бас одоо төрийн албатай амьдрал ажлын гараагаа холбоотой 6 дахь жилдээ ажиллаж байгаа. Бас залуу юм л. Сарана би хамгийн бага туршлагатай юм байна. Яг төрийн албанд бол 2 жил ажиллаж байгаа. 2 жил гар. Ер нь яагаад төрийн албанд ажиллая гэж сонгож ажиллаж байгаа? Миний хувьд болохоор би өмнө нь хувийн байгууллагт бас ажиллаж исэн. Тэгээд намайг жоохон байхад чи манай аав за тэгээ Сарана Улаанбаатар хоттой Монгол улстай ээлтэй сайн юм хийгээрэй гэд зөндөө захидаг байсан. Тэгэд тэр нь яг сэтгэл зүрхт үлдсэн юм шиг байна лээ. Яг хувийн хвшилт яг ямар нэгэн тэр тал руугаа юм хий гэхээр яг бас тэрний үйл ажиллагаа нь Монгол улсад ч юм уу те Улаанбаатар хотод ээлтэй нэг тиймэрхүү талаар хардаг байсан. Тэгээд нэг юм хувийн хвшилт болохоор хичнээн хичээж байгаа ч гэсэндээ 100% хүрэхгүй байсан юм шиг санагдаад за тэгээд нэг өсөн төрдөө ажиллая гэж бодож ирсэн. Амгалан даргын хувьд 20 жил, Саранагийн хувьд 2 жил гэлээ. Энэ хоёрын хооронд асар том нөгөө нэг юм соёл бас үүссэн байгаа тийм. Одоо бол төрийн байгууллагын соёл ер нь бол нэлээд өөрчлөгдсөн л гэх хүмүүс яриад байдаг болсон. Амгалан дарга энийг ер нь анзаарч харж ирсэн аа. Тийм тань анзаарч байна уу тийм үү? Гэхдээ анзаарагдана гэж одоо нөгөө хөндлөнгөөс хүн чинь нэмийг л харж иж анзаарна гэсэн. Өөрөө дотор нь байгаа хүн чинь ер нь анзаарахад одоо ингэж өөрчлөгдлөө, тэгж өөрчлөгдлөө гэж одоо яг хэлэх тийм бол боломж алга байна. Гэхдээ олонний үг ортоо гэж сүүлийн үед ч одоо ингээд тийм үе, жинзээ үе орж ийн гэд үе энэ төр ярьдаг. Гэхдээ миний хувьд бол одоо тийм үе ч гэдэг юм уу. За нөгөө одооны хүүхдүүд өөр болчлоо. Төрийн албаны одоо юу гэдэг харилцаа өөр болчлоо ч гэдэг юм хүмүүс нь одоо өөрчлөгдөж байгаа гэхээс илүүтэй зүгээр төрийн энэ бодлого шийдвэрийг дагаад яг төрийн албаны ёс зүй энэ шудраг байдал, элдод байдал гэдэг юм уу энэ чиглэлдээ бол ер нь төрийн албаны тэрэл агц дэвшилтэй ажиллаж байгаа л гэж бодож байна. Одоо ингээл нэг төрийн байгууллагад нэг хүн хүсэлт өгөөд одоо хүсэлт гэх юм уу те нэг шийдвэрлэх асуудлаа гомдлоо хэлээд ер нь үүнийг бол хэд хоногийн хугацаанд шийдэж өгөх ёстой байдгийг. Шат дамжлага нь бас яг ямар байдаг вэ? Манай нийслэлийн үйлчлэгээний нэгдсэн төвд одоо би салбарын менежер ажиллаж байгаа. Тэгээд иргэдээс
төрийн байгууллага албан тушаалтанд өргөдөл гомдол гаргах тухай хуулийнхаа хүрээнд бол иргэдээс бид нэр олон их үсвэрээр бол өргөдөл гомдлыг авдаг. Нийслэлийнхээ үйл ажиллагаа, нийслэлийн үйл ажиллагааг сайжруулах зорилгоор ер нь бол иргэдтэйгээ нэгт уялдаад холбоотой тэдгээрт одоо төрийн бодлого шийдвэрийг хүргэх үүднээс бас өргөдөл гомдлыг бол банк тогтмол авч ажилладаг. Тэгээд энэ үүднээс яг хуулийн процесс гэм бол өргөдөл гомдлыг бол хуулийн хугацаанд 30 хоногт шийдвэрлэдэг. Тэгээд судалгааны ажил болоод нөгөө өргөдөл гомдлыг шийдвэрлэх хугацааг дахиад 30 хоногор сонгох үе нийт 60 хоногийн хугацаа байдаг. Тэгээд одоо сүүлийн үед миний харж байгаагаар манай өргөдөл гомдлын систем бол ерөнхийдөө хүнээс хүн хоорондын харилцаа биш бас цахимжид руугаа бол нэлээд төлхөө шилжиж байгаа. Тэгээд иргэд маань бол өөрсдийн ухаалаг утсыг ашиглаад болоод бид манай лавлгаа мэдээллийн төвүүдээр 1800 1200 тусгай дугаар e-сервисцэг Улаанбаатар цэгийн сайт гэдэг энэ сайтуудыг ашиглаад өргөдөл гомдлоо бол илгээгээд эргээд гар утсанд нь өргөдөл гомдлын шийдвэрлэлт нь ямар шатанда яаж явж байгаа юм бэ гэдэг одоо тэр мэдээлэл нээлттэй харагддаг. Эргээд өргөдлийнх нь хариу ирлээ шийдвэрлэгдлээ гэдэг хариу нь утсанд нь ирдэг. Ийм байдлаар бол манай нийслэл хараад ажиллаад явж байгаа. Ер нь бол илүү нөгөө ойр иргэдэд амар болцсон л гэсэн үг юм те захимаар бүх мэдээлэл аваад өргөдөл гомдлоо өгөөд. Би ингээд нэг өргөдөл өгсөн байлаа гэж бодоход минийх 30 хоногийн хугацаанд шийдвэрлэгдэхгүй те ингээд сунжраал явах. Энэ тохиолдолд буцаал нөгөө иргэн дахиад энэ хооронд өчнөө юм болж ийн ингэж ийн тэгж ийн гэж ингээд нөгөө харилцаанаас харилцаа үүсдэг гэдэг шиг те ингээд нэг орж ирээл уур бухимдал стресс юм гаргадаг тохиолдол бол их иргэдийн зүгээс. Тий, ер нь бол өргөдөл гомдол нэг хугацаанд шийдвэрлэгдээгүй үлдсэн тохиолдол тийм иргэн болон төрийн албан хаагчийн хооронд бол зөрчил үүсэх магадлал маш их өндөр байдаг. Тэгээд манай нийслэл одоо яг иргэдийн энэ өргөдөл гомдолтой холбоотой иргэдээс ирж байгаа энэ өргөдөл гомдлыг хуулийн хугацаанд нь шийдвэрлэх. За тэгээд тухайн өргөдлийг одоо бүртгэсэн тухайн өдөр нь бүртгэж авах. Тэгээд өдөрт нь шилжүүлэх гэх мэт зөрчил дутагдал сүүлийн 2 жилийн хугацаанд бол эрс бас буурсан. Тэгэхээр энэ төрлийн иргэн төрийн албан хаагч хоёрын хоорондох гарах зөрчлийн хувьд бол бас багассан гэж ойлгож байна. Зөрчил дээр бас нэг юм гомдол санал үүсээд байгаа. Нийслэлийн засаг дарга тамгын газар ч гэдэг нийслэлийн хэмжээнд шийдвэрлэх одоо санхүү хөрөнгө нөөц болцоо байхгүй маш олон асуудал гарч ирдэг. Тэгээд тэрийг бас шийдвэрлэхгүй байна гэдэг. За харьяаллын бус хууль хяналтын бусад байгууллагаар шийдвэрлэх ёстой асуудал тавиад ингээд дахин тавиад яваад идэх бас хүмүүс байдаг. Тэгээд тэрнээсээ болоод үйл ойлголцол үүсэт гэдэг нэмэлт мэдээлэл олж өгөх хэрэгтэй. Ер нь одоо тэгээ хуулиар харьяалахгүй за төсөв санхүүгийн хувьд шийдвэрлэх шаардлагагүй. Дээрээс нь иргэн хоорондын иргэн эрх зүй харилцаач гэдэг юм. Хүлээж авахгүй шийдвэрлэхгүй гэдэг өргөдөл гомдлын сэдв одоо агуулга энэ төрлийн талаар бол бид нар бас цаашдаа нээлттэй мэдээлж ажиллах хэрэгтэй байна. Өргөдөл гомдлыг нь яг нийслэл шийдэж болох юм. Өөр хэрэгүүд юм. Ийм өргөдөл гомдол одоо хэмжээгээр ирээд байна. Одоо энийг бол нийс шийдэх үгүй чигүүргүй байхгүй гэдэг юм надад ер нь гаргаж зарлжлах хэрэгтэй юм. Одоо тухайлбал аль нэг боловсролын яамн дээр очиж шийдвэрлэх ёстой юмыг л наашаа барьж ирээд байна гэсэн үг юм биш үү? Ер нь бол ер нь тийм өргөдөл гомдлоо бас нэлээд ирдэг. Дахин гардаг. Зарим иргэдийн хувьд бас ингээл ер нь бол хүмүүсээс ингээл сонсох нэ. За ингээд энийг ингээд шийдээд өгөөч ийм хүсэлтэй байна. Энийг аль байгууллага хариуцдаг гэнгүүт ингээл бас хоорондоо ингээл тийшээ яв ийшээ яв гэл ингээд дамжуулаад явдаг тохиолдол байдаг шүү. Одоо ер нь төрийн үйлчилгээ, төрийн албанд ер нь ийм зүйл байхаа юу? Одоо байхгүй. Ер нь бол хүмүүс ингээл нэг юм хөөцөлдөх гэхээр за одоо энийгээ бүрдүүлээд тэр ингээ ийшээ яв. Өө эн чин дутуу байна, эн чин тийгээд байна. Гэхдээ энэ чинь одоо нөгөө захин хэрэгслүүд байгаа штэ гэрээ киоск ч байт юм уу альсвал нөгөө хурдан ийм өнгөөлөө эднэрээс шууд татаж аваад л 1000-аас 5000 төгрөгийн хооронд билүү төлбөрөө төлөөд шууд тэндээ хажууд нь хөрөмжөнд байдаг. Тэрнээсээ шууд аваад л юмнуудаа бүрдүүлэх боломжтой болсон гэж би хардсан шүү дээ. Би өөрөө хэдийн удаа юмнууд авч байхад бол яг шууд энэ жил бол одоо 84 үйлчлэгийг ийм Монголиолоо e-бизнес платформ руу шилжүүлсэн. Иргэд өөрөө
өөртөө захимаар одоо зөвшөөрөл бусад асуудлаа гаргаад ингэ шийдэж байгаа. Хүнтэй ер нь тэгж харьцдаг ийм дутуу юм гэдэг байхгүй. Захим систем мэдээж байхгүй дутуу байгаа нөгөө цонх талбаруудаа л гүйлхөө шаардтал тэрийг одоо хиний саранагийн хэлдэг шиг ийм Монголоос авал тал өгчөж байгаа тийм. Одоо жишээлбэл тэгвэл энэ дээр танаа дээр одоо ингээ бүх цахим боллоо 84 үйлчлэгийг цахимаар үзүүлж эхэллээ гэдэг чинь тэгэнгүүт одоо танаа дээр ажлын ачаал ер нь бол ингээ буурсан уу? Шууд ингээд нэг цэгийн үйлчлэгээн дээр бичлэн очдог байсан иргэдийн тоо буурсан уу? Тодорхой хэмжээнд бол буурж байгаа. Одоо ийм Монголиаг гар дамжуулаад манай нийслэлийн засаг дарганд хамгийн газрын төр үйлчлэгийн оператор албан хаагчид ийм Монголиа сервис дээр байдаг одоо үйлчлэгийг яг иргэд өөрсдөнд нь өөрсдөө бүртгэлтэй утасны дугаар л байх юм бол дугаар дээр нь 6 оронтой код илгээгээд тэрүүгээр нь дамжуулаад авч өгöd байгаа үйлчлэгээ бол одоо төлхөө яваад байгаа. Тэгэхээр иргэд бүгдээрээ нийтээрээ одоо ийм Монголиаг заавал энэ биечлж ирэхгүйгээр ийм Монголиагаа сайн ашиглаа сурчих юм бол заавал энд биеэрээ ирээд шаардлагагүйгээр ийм Монголиа платформ байна. Өөрөө бол нэлээд олон төр төрийн үйлчлэгийг бол агуулсан ийм платформ байгаа учраас иргэд заавал өөр юм биеэр ирэхгүйгээр бас үйлчлэгийг яг утсаар авах утсаа ашиглаад авах боломжууд бол зөндөө байгаа. Төр хувийн хөгжлийн түншлэлээр ер нь өөрөө төсөл хэрэгжүүлнэ гэдэг чинь яг ямар давуу талтай юм бэ? Одоо нөгөө төсвийн юуг бууруулж ийна л гэсэн гэж би ойлгож байгаа. Нэгт бол хувийн хөгжлөө дэмжиж байгаа. Хоёрт болохоор яг улсын төсвөө шууд мөнгө гарахгүйгээр энэ зээл авлаа гэхэд тэр чинь нөгөө хүү бодогдох болохоор хүүгийн тэгээд улсын төс гаргая шүү дээ. Тэр чинь тэгэхээр бас л төрийн хөгжлийг бодвол арай хоёр дахь нь гэх юм уу? Төрийн хөгжил болохоор хүү энэ төр бол байхгүй, улсын төсвөөс гарахгүй арай мөнгөнд хэмнэлттэй. Ер нь өнгөрсөн хугацаанд 2 жилийн хугацаанд яг нэг төрийн албанд орсондоо яг ингээл яг тэр үед нь баярлж байсан ч гэдэг юм тийм тохиолдол ер нь байдаг уу? Надад байдаг. Аха, тэрийг хаваалцаа. Түрүү жилийн 12 сард нөгөө Багнуур дүүргийн батарей ураагрын станц бэлэн болж байхад. Тэгэхэд бол маш бахархалтай байсан. Яагаад гэвэл тэр чинь яг нөгөө өвөл эд цахилгаан ер нь хомсдолд ороод тэгээд нөгөө хуваарт хязгаарлалт ороод эхэлж исэн тэвэнгүүт яг тэр төсөл маань дуусаад амжилттай болж байхад бол за ишхүүдээ л гэж бодож ирсэн. Тэгээ маш богино хугацаанд ашиглалтанд орсон цахилгаан станц гэж дэмэлсэн тийм 3 сарын хугацаанд ашиглалтанд орсон гэдэг юм л. Базар сатын хувьд ер нь яг ингээд нэг төрийн албанд ажиллаж байгаараа яг нэг баярлжчихсэн. Яг юм цараана шиг юм тохиолдол байдаг уу? За мэдээж яг энэ ажилласан одоо энэ 6 төрийн албанд ороод 6 жил ажиллаж байгаагийн энэ хугацаанд бас нэлээд хугацааг яг төрийн үйлчлэгийн албан дээр ажиллаж байгаа. Тэгэд энэ хугацаанд бол яг томоохон яг нэг юм үйл явдлыг бол одоо бол яг орчихгүй байна л да. Ер нь бол гэхдээ үйлчлэгийн алба гэдэг нь өөрөө өдөр тутам яг иргэдтэй ойрхон харилцаж ажиллаж байдаг. Тэнд бидний аав ээжиг, ах ээжиг, эмээ өвгөө шиг олон хүмүүс байдаг. Ялхантай хүүхэдтэй хүмүүс гээд тэр болгонд бас яг төрийн үйлчлэгийн албан хаагчид гэдэг хүмүүс өдөр тутамдаа шахуу ер нь бол тэр хүмүүст тусалчээ. Ингээд юмыг бүтээгээд өгчий гэдэг юм сэтгэлээр ажилтдаг хүмүүс байдаг гэж хардаг. Тэр утгаараа бас яг тэдгээр хүмүүст ингээд тусалдах ажлыг нэг бүтээгээд өгчихтэй. Тэгээд өөрсдийнхөө чадах хэмжээгээр ингээд туслах одоо тэр мэдрэмжээс илүү тийм таашаал баяр мэдрэмж аз жаргал авдаг гэх юм уу? Баярлалаа сэтгэлийг хараа баярлаа гэдэг үгнээс урам тэрнээс илүү урам авдаг. Хүн өөрөө нөгөө сэтгэлээ амтдаг гэдэг тийм. Одоо нийслэлийн засаг дарганд хамгийн газраас ер нь сүүлийн 1 жилийн хугацаанд одоо нөгөө ажилтнууд тий ажилтнуудынхаа ер нь бол ингээд нөгөө нийгмийн асуудлуудыг ер нь шийдэж байгаа болов шийдсэн тохиолдол байгаад байгаа болов одоо нөгөө нэг нийгмийн асуудлууд чи яг нөгөө нэг ажил хийх нэг хүний суур болж өгдөг ш ардаад ингээд санаа зовоод бүх юм тийм байвал хүн ер нь ажил хийх боломжгүй л болоод идэг ш нэг хийсэн ч нэг үр бүтээл үр дүнтэй ажиллаж чадахгүй. Яг нийслэлийн засаг дарганы тамга газар энэ нэг албаагчдын цалин улсыг нэмэгдүүлээ баригээд ингээд санаачлахаар энэ нь бол нөгөө биднээс үл шалтгаалдаг. Засгийн газар дээр гардаг шийдвэр учраас бол өөр хэлбэрээр нийгмийн асуудлыг шийдвэрлэж ингэж ирсэн. Улс орны төсөв санхүүгийн байдалтай их холбоотой. Дээрээс нь энэ хууль тогтоомж төрийн хэмнэлтийн хууль гэдэг юм бол одоо сааттай гэдэг юм. Одоо энэ төрийнхөө үйл ажиллагаа албаагчдаа шагнаж урамшуулах гэдэг юм. Бус хэлбэрээр дэмжиж их төвөгтэй болгочихсон.
хуулиар. Тэгтээ бол нийслэлч өөрөө их өргөн хүрээнд ажиллах боломжтой юм байдаг. Бид нар бол өнгөрсөн 100 бол одоо энэ нийслэлийн энэ яармагт шилжин суурьсан нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын албан агчтай судалгаа аваад нэг албан тушаалын хорон сууц гэдэг ийм хөтөлбөр эхлүүлсэн. Тэгтээ эн чинь биднээс бас шалтгааллахгүй юм байна. Эхний 18 албан агчтай амжилттай одоо яг гэр оронтой амьдрах орчинтой нөхцөлтөнд танилцж байгаад ингээд оролцсон. Өшөө одоо 22 хүн хүлээгдчихэдэг. Тэгтэл нөгөө компани маань барилгын ашиглалтанд оруулаагүй байна гэдэг юм ийм сааттай юм гарч байгаа. Тэгээд засаг даргаас чиглэл өгөөд өгөөд байгаа. Бид нар бол энэ ямар нэгэн байдлаар хувийн хвшилтэд хамтраад энэ яармаг орчиндөө 20 минутын хот концепцийн хүрээнд ажилтайгаа орхон сургууль цэцэрлэгтэйгээ ойрхон ийм нөхцөлд ажиллаж амьдруулах нөхцөлийг бүрдүүлнэ гэдээ явж байгаа. Яг хөө тусдаа харийн агентлаг байгууллагууд дээр хэрэгжиж байгаа албаны орон сууц, албан агчтай орон сууцаар хангах ийм хөтөлбөрийн нотч явж л байдаг. Тэгэхээр нөгөө хүмүүс буруу ойлгочдөг. Энэ нөгөө хуулийн дагуу ингээд төрийн албан агчид нийгмийн баталгаа, сургалт нийгмийн баталгааг хангах хөтөлбөртөө тэрийг хэрэгжүүлэх ёстой шүү дээ. Төрийн албаны хуулиар бид нар. Тэгээ бид нар албан агчтайгаа зориулаад ийм явж байгаа гэд мэдээ гарахаар айл одоо хамаагүй баахан хүмүүс одоо өргөдөл өгч ачаал юм үүсгдэг. Чин дотооддоо албан агчтай хуулиар явж байгаа арга хэмжээ гэдэг юмыг бас хүмүүс ойлгохгүй. Ингээд буруу мэдээлэл аваад ер нь эндээс бас нэг орон сууцтай болчих гэж боддог юм уу яадаг юм. Тиймэрхүү асуудлууд бас явдаг. Ирэх онд бол нэг хэд хэдэн хувийн хвшлийн байгууллагатай хамтарч ажиллахаар ингээд төлөвлөд явж байгаа. Өөрөндөө цалин дээр нэг юм хэлэхэд нөгөө юу яадаг юм бэ л дээ. Одоо чинь төрийн албан агчдын цалин чинь ер нь бол хамаагүй бага цалинд орддог болсон. Бага нь чинь өмнө баггүй. Тэгээд бид нар чинь одоо нөгөө төрийн албаны ийм цалингаан ийм системээр ажилтдаг хүмүүсийнхээ цалин нэмж чаддгүй. Тэгээд хот бол яагаад юм гэхээр энэ нийтийн тээврийн салбарын жолооч ажилтнууд за тэгээд энэ түүх гэж бий одоо энэ хот тогтчлтын чиглэлээр ажиллаж байгаа хүмүүсийн цалин. За тэгээд хамгийн сүүлд энэ орон сууц нийтийн аж ахуйн ажилчдын цалин 3,500,000 өргөж болж байгаа байхгүй. Боломж нь байна. Гол нь нөгөө биднэрт нэг юм дээр үеэс энэ төрдөө энэ засгийн газар хуулиар нэг тогтоож ирсэн юм нь бол ингээд нэг ангил зэрэгэл гаргаад хүмүүсийг ингээд нэг шаталдаг. Үндсэн хуультай ингээд ажил мэргэжлэр нь ялгархгүй гэж заачдаг мөртлөө баахан ангил зэрэгэл тогтоо нэмч зөвлөгч төрийн захиргааны албан агч төрийн тусгай албан агч тэгж яриад өснөгтөнд оруулж байгаа таны цалин юм байх ёстой гэдэг нэг юм баталцдаг. Тэрнээсээ давж сэтгэдэг. Одоо бол ийм менежер над за би энэ төсөв захирч байгаа хүний хувьд бол таны оронтой бол одоо тэтэс хэтрэхгүй шүү. Тэгэхдээ та энэ цалингийн сандаа багтаагаад энэ ажлыг хэдэн үнээр хийлгэхээ өөрөө шийдээ тэр хүндээ залуу. Би энэгээр одоо юу гэдгийг 166 хүн цуглуулж одоо ингээд баг цалин өгөөд ингээд байж ахын оронд нэг 80 хүнийг 2 хүний цалин гарч цалинжуулаад ажилуулж үр дүн гаргаж болно шүү дээ. Чи менежерийн өөрийнх нь л одоо менежмент зохицуулттай холбоотой байхгүй. Тийм уян тийм ерөөсөн байдаг. Хуулиараа хязгаарлалцдаг. Тэгээд дээр үеэсээ нэг тогтоосон тийм сүлжээ мүлжээгээр хүнийг цалинжуулдаг. Тэгээд ялгадаг. Ийм мэрэгчлэлтэй бол та тэдэнд төгрөгийн цалин аавна гэдэг. Тэр нь ингээд эргүүлээд энэ нийгэм рүү яадаг вэхээр энэ өндөр цалинтай энэ мэрэгчлийг эзэмшүүл өндөр цалинтай болох юм байна гэдэг. Тэрнээсээ үүдээд нөгөө яг жинхэнэ мэрэгжлийн одоо цахилгаан чинь ч гэдэг юм уу одоо жолооч сэлэсч гэдэг юм уу энэ мэрэгжил бол хаягдаад нөгөө мэрэгчлээ болсон хүчин гэдэг юм байхгүй болоод байгаа байхгүй. Тийм ангил энэ кастинг системийн агуулгатай тийм болчиход байгаа байхгүй. Тэгж цалинг тогтоож байгаа бол ер нь их буруу болж байгаа. Тэгтэл хувийн хвшилтээр хамгийн одоо
бас үнэтэй ховор мэрэгчлэл одоо цахилгаан чинь гаг нурчин байх юм тий. Тэгээ залин өндөр байдаг. Одоо мэдээлэл технологийн салбар ихт чинь хөгжөөд ийм л ухаан хүнийг орлон ажил орлон гэдэг явж шин. Тэгэхээр зарим хэсгийн дэрүүгээр орлуулад хэмнэсэн мөнгөөрөө бусдын цалин нэмээд шийдээд явдаг. Тийм л систем шилжих хэрэгтэй гэж би зүгээр ховдоо үзээд байдаг. Төрийн байгууллагад ажиллаж байгаа нэг давуу тал нь бол нөгөө ажлын байр нарай доктортой байдаг шүү дээ тий. Тэгээд тэрний эсрэг одоо нэг явах гэдэг нь л гэсэн үг шүү дээ. Төрийн албаны зөвлөлөөс нөгөө төрийн жинхэнэ албаа гэж болж байгаа. Угсаал дараагийн нөгөө дарга нар ирсэн ч яг төрийн жинхэнэ албаа агчдал ингэ бийж байдаг шүү дээ. Хөдөлгөөний хамгаалагддаг тийм. Хуулийн баталгаалтай тэр. Ямар нэгэн хуульд өөрчлөлт орох, чиг үүрэг өөрчлөгдөөгүй байхад энэ бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт юм хийхгүй гэдэг хуулийн дээр байж байгаа юм. Тэгэхээр одоогоор энэ чинь нийслэлийн засаг даргын тамгын газрын чиг үүрэгт гэдэг юм уу, нийслэлийн чиг үүрэгт өөрчлөлт ороогүй. Өмнө нь бол яг ингээд төр хувийн хвшлийн төрслийн тухай өөрчлөлт ороод нийслэл чиг үүрэг нэмэгдлээ гэдэг одоо сарааныг ажиллаж байгаа газрыг шинээр байгуулж бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийжсэн. Тэгтэл ч одоо болохоор ингээд шууд бүтцийн өөрчлөлт хийх чинь хуулийн үндэслэг байхгүй байсан. Тэгээд төрийн албаа хаагч чинь доктортой ажиллах, төрийн жинхэнэ албаа хаагч ялангуяа доктортой ажиллах бодлого нь тэр төрийн албаны хууль дээр байж хууль тогтоомжид өөрчлөлт орсноо өөрөөр бүтцийн өөрчлөлт хийхгүй. За тэгээд мэдээж хэрэг албан тушаалаас нь дамжуулах асуудал бол маш нэрийн хуулийн үндэслэл зохицуулалттай. Тэгээд баталгаатай ажлын байр л та. Тэгээд олон төрлийн ажил хийгээд ингээд туршлагачаад ирэхээр миний насан дээр ирэхээр сайт чимээр болох байх. Та манай хоёр залуу. Тэг. Манай хоёр залуу тийх байх. Ер нь төрийн албанд ажиллахаар зэгцтэй болно. Энэ албан хэрэг ядаж хөтөл юмнаас ахуулаад хүмүүс айгүй өөр болж төлөвшч хүмүүждэг байхгүй. Тэгээд одоо ингээл тараад хувийн хвшлээс ирж байгаа бичиг хүсэлт энэ төрийг хараад хэцүү шүү дээ тэр соёл өгүүлбэр. Тэгэл ер нь өөрснөө мэдхгүйгээр л өсөж хөгждөг юм да туршлах хоригдлол. За та чи явдаар л их гой гой ярьж өгөх юм байна те. Сонсоод байна. Тий, сонсоод аймаар л гой гой. Иш тийм либерал гэдэг юм уу олон газар ажилчин гэж үзсэн олон ч номын дуу сонссон болохоор зөндөө ярих юм байгаа шүү дээ. Одоо ингээл би бол одоо ер нь энэ олон одоо аж ахуйн тооцоо төлөвлөрийн газар төрийн өмчтүүдийг за энэний бол татан буулгах хэрэгтэй энийг хөв хвшилт өгч ингээл нөгөө ачаал юмыг багсах гэж зөндөө тийм бодол байна. Гэхдээ бодлынхаа эсрэг бас ажиллах юм байна. Бүх юмыг төр хийдэг болчлоо гэдэг иргэд бас нэг тэгээд нэг шүүмжлэлт байгаа шүү дээ. Бараг төрийн байгууллага ууц чанахаас бусад бүх ажлыг хийдэг болчихжээ гэдэг. Энэ талаар юу юу гэж боддог вэ тань? Тэр чинь ер нь л юутайгаа холбоотой байхгүй. Манайх энэ айгүй олон хоорондоо бие биенийг химлээл ингээл эрчим хүчний шинжилтгээд эхлээд зогсчлаа шүү дээ. Биднэрт юу хэрэгтэй гэхээр энэ яг нэг юм суур тариф гэж байна. Тэр тариф л зах зээлийн одоо зарчимд шилжихгүйгээр бас тэрийг дандаа хувийн хвшил аваад явах гэхээр болохгүй болчихдог. Одоо жишээлбэл цахилгааныг одоо бүгдийг хувьд гаргая. Цахилгааны үнийг яг ингээд юун дээр нь ядаж гарч байгаа зардал дээр нь одоо үнд нь хөргийх хэр чинь эргэлтчин үлийн зөвшөөрөхгүй тийм боломжгүй гэдэг ингээд ч гэдэг. Тэгээд усны үн байна. Одоо 1 төгрөг 34 мөнгө ч гэдэг юм чинь. Ус тийм хямдхан байхаар чинь мэдээж энэ усны салбарт чинь төр өөрөө тас өгчл нийслэл өөрөө ус уг өдөртөх газар гэдэг ингээд ажиллахгүй болчихдог. Одоо энэ нөгөө саарл ус гаргадаг одоо ус чившүүлэх байгууламж гэлээ. Бид нэр одоо шинэ төсөл хэрэгжүүлээд энэ тэгтэл тэрний өртөх зардал чинь өндөр энэ татаас өгөх юм уу эсвэл тарифыг нь нэмж одоо зах зээлийн зарчимд нийлүүл нийцүүлэх үү гэдэг л асуудал байгаа шүү дээ. Тэр чинь тэгэл эргээл улсын төсвөөс хүүний татаас бусдымаар ингээл дэмжих болчиход байгаа. Тэгээд юусэн манайх чинь юм цэвэр юм юуныхаа зах зээлийнхаа нийгэм шилждэггүй. Тийм халамжийн тийм хослолцсон тийм сонин эдийн засгийн бүтц болчиход байгаа байхгүй.
Тэгээд нэг хэсэг айгуу цаад болчих яриад байгаа үстэй. Тэр дээр ерөөсөө төрийн өмчтүүдээ ингээ давчлыг баригээ таа мөртлөө. Тэгж яриад байгаа мөртлөө нөгөө гараараа бусдын нөгөө хувийн хвшилт байж ашигтай явах одоо энэ боломжийг хаачдаг байхгүй. Тэгээ зарим юм бол бас байх хэрэгтэй болчиход байгаа байхгүй. Жишээлбэл одоо бид хэдийн нэг цааны газар ажиллаулаад байгаа үстэй тамгын газар. Одоо тэр чинь үнэтэй чанартай болгоё гэхээр та хэдийн маань цалин өрхөө очдог. Тэгэхээр цалин ус юм нэмэгдчихэж тэр хоолны өмнө бас нэмэгдэх тэрийг өөр хувийн хвшил авч явах хэрэгтэй болдог. Хувийн хвшил ирээл та нар ажиллавал энэ мэдээж хэрэг нэмэл үнэ нэмэн. Тэгэнгүүт та бидний амьдрал хүндэрнэ. Тийм сонин нэг юм гардгүй юм төрсэн баггүй. Тэр нэг зөрөгтэй бүх юмыг чөлөөлж өгөөд үнийн чөлөөлж өгөөл тэрэнд нь уялдуулаад цалин өссөн юм. Тэгэд улсынхаа хэмжээнд энэ бүтцээ эргэж харах хэрэгтэй байхгүй. Тэгээ энэ төрийн өмчт орон нутгийн өмчт компани хууль этгээдүүдийг. Тэгээ энэ цогц том л юм. Тэрнээс энд зүгээр багасгах ингээгээд болдгоо ч гэдэг юм. Янз янзын юмнуудад зэрэгэл авч үзэхгүйгээр нэг төрлийн сэдв яриад бүтэхгүй л байгаа. Тэр яг тэгэхээр зарим зүйл дээр нь бол зайлшгүй зүйлүүд дээр нь оролцсон. Зарим зүйлийг бол яг зах зээлийн өрсөлдөөнийхэн зарчмаар нь тэнд үлдээдэг байх та. Тийм шаардлага бол үүсдэг. За өнөөдрийн урилга хүлээж авсан та гуравтаа баярлалаа. Ажлын амжилт хүсье. Нийслэл оролцсонд баярлалаа. Баярлалаа. Нийслэл подкастаа хамт байсан үзэгчдээ баярлалаа. Дараагийн дугаараар уулзтлаа. Баяр таа.